Сайн байцгаана уу? Сэтгэл зүйч Сувда байна. За та бүхэндээ сэтгэл зүйн шинжлэх ухааны одоо ололт амжилтуудыг, ер нь нэр томьёонуудыг илүү одоо юм цэгцтэй, ойлгомжтой байдлаар хуваалцахаар ийм цуврал бичлэг хийхээр шийдээд бичлэгээ эхлүүлж байна. За миний хувьд болохоор 2016 оноос хойш сэтгэл зүйн зөвлөгөө, засал, сургалтын чиглэлээр дагнаж ажиллаж байгаа ийм хүн байна. За тэгэхээр одоо ерөнхийдөө нөгөө сэтгэл зүйн зөвлөгөөнд ирж байгаа хүмүүсийг харахаар дээрэс нь одоо олон нийтийн сэтгэл зүйн зөвлөгөө заслын талаарх одоо ийм ойлголт мэдлэгийг ингээ харахаар сэтгэл гэдэг маань өөрөө тийм нүдэнд үзэгдэж гарт баригдахгүй зүйл байгаа хэдий ч гэсэндээ энэ шинжлэх ухааны салбар учраас хэмжигдэхүй эцтэй юм нотолгоонд суурилсан одоо байж ээж энэ нөгөө шинжлэх ухааны салбар гэж нэрлэгдэж байгаа. Тэгэхээр нөгөө шинжлэх ухааны салбар учраас энэ чинь нөгөө дотроо нэр томьёотой, ухагтхуунтай, тэр ухагтхуун нөрөө хэмжигдэх үйц ийм ингээд байгаад байгаа боловч одоо сүүлийн үед нийтлэг байдлаар ингээл нэг юм далдыг хардаг тийм ийм одоо зүйл шиг ойлголт нилээдгүй ингээд нөгөө их байгаад байгаа учраас зөвлөгөө засалч яг яаж явдгийг, сэтгэл чинь яг юу байгаад байгаа юм, одоо гэмтэлгээд байгаа чи яг юу, эдгэрэл гэдэг чинь яг юу ингээд энэ бүхний талаар ерөнхийдөө одоо орчин үеийн сэтгэл судлалын шинжлэх ухаан маань өөрөө яг юу гэж үзээд байгаа юм бэ гэдэг талаар одоо мэдлэг ойлголтыг хуваалцъя гэж ингээд бодоод энэ бичлэгүүдийг ингээд хийхээр болж байна. Эхэлж байна. За тэгэхээр хамгийн нэгдүгээрт одоо энэ удаагийн бичлэг маань болохоор сэтгэл гэж юу вэ гэдэг талаар хуваалцах гэж байгаа. За тэгэхээр нөгөө би яг нөгөө цуврал бичлэгийг ингээд ер нь хийя энэ талаар ингээд яг нэгдсэн ийм цуврал байдлаар хийхгүй бол хүмүүсийн дунд одоо ойлголт арай л биш байгаа даа гэж ингээд бодоод тэгээд одоо интернетээ сэтгэл гэж юу вэ гэж шууд бичээд ингээ хайлаа. За тэгэхээр нөгөө хамгийн ихэнд бол жишээлх юм бол одоо ламын ярилцлага ч юм уу эсвэл ингээ манипуляц хийж юу гэдэг лээ нөгөө манифест хийж ингэж нөгөө бясалгал хийх энэ төр гэх тийм нөгөө нэг бичлэг нийтлэлүүд бол ингээд нөгөө хамгийн түрүүнд ингээд гарч ирж байна. Тэгэхээр нөгөө сэтгэл гэдэг маань зөвхөн одоо юм шашинтай холбогддог ч юм уу одоо тий далтыг хардаг лам бөөтэй холбоотой ч юм уу эсвэл ингээд манифест хийгээд сэтгэлээ эдгэдэг юм бол одоо шинжлэх ухааны бус байгаад байна. Тэгэхээр сэтгэл судлалын шинжлэх ухаан чинь өөрөө одоо яг аль бие усны одоо үүсч хөгжсөн усан гэх юм бол 1879 онд Вунд гэдэг эрдэмтэн Левцкий их сургуульд хамгийн анх сэтгэл судлалын лабораторийг байгуулад өөрөөр хэлбэл лаборатори гэдэг чинь сэтгэлийг чинь гаргаж ирээд хэмжээд сайжруулад муужруулад байна шүү дээ. Тиймээ туршилт хийгээд байна. Тэгэхээр нөгөө сэтгэл гэдэг юм чинь одоо сэтгэл судлалын шинжлэх ухааны ингээд урсгал чиглэлүүдээс ингээд хамаарад бүтцийг нь өөр ингээд нөгөө тайлбарладаг. Та бүхний одоо хамгийн түгээмэл мэддэг Зигмунд Фройдын психоаналитик сэтгэл засал байна. Карл Густав Юнгийн үндэслэн аналитик сэтгэл засал байна. Аарон Бекийн үндэслэн cognitive behavioral therapy буюу танин мэдгүй зан үйлийн сэтгэл засал байна гэдэг маш олон төрлийн урсгалууд ингээд нөгөө байгаа. Тэгэхээр өнөөдөр та бүхэнд нөгөө энэ урсгал болгон чинь өөр өөрийнхөө одоо нөгөө онлын одоо суурь дээр үндэслээд сэтгэл гэдэг чинь ийм бүтцтэй юм аа. Ийм бүтцийн энэ хэсэг нь ийм байх юм бол эрүүл байх юм бол эрүүл биш ээ гэдэг энэ чинь бүгдийг ингээд тодорхойлцсон байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр өнөөдөр болохоор би ер нь сэтгэл зүйчдийн дунд ингээд маш түгээмэл ашиглагддаг cognitive behavioral therapy буюу танин мэдгүй зан үйлийн сэтгэл заслын үүднээс ерөн сэтгэлийг юу гэж тайлбарладаг юм бэ гэдгийг та бүхэн танилцуулах гэж байгаа. Яагаад энэ нөгөө хамгийн түгээмэл хэрэглэгддэг юм бэ гэхээр энэ сэтгэл заслын арга маань нөгөө evidence based буюу нотлогоонд суурилсан одоо за яг энэ сэтгэл заслын аргаар одоо ажиллаад хүний төгшүүрт хэдэн хувьдурсан байна. Сэтгэл готрол тэгж сайжирсан байна гэдэг нөгөө үр дүн судалгаанууд хамгийн их байдаг учраас нөгөө evidence based буюу нотлогоонд суурилсан, баримтад суурилсан юм сэтгэл заслын арга учраас сэтгэл зүйчний дунд хамгийн түгээмэл хэрэглэгддэг ийм аргын үүднээс та бүхэн сэтгэлийг ингээд танилцуулах гэж байна. Ийм бүтэц бүрэлдэхүүнтэй гэд. За тэгэхээр одоо та бүхэн өөрсдөөсөө ингээд нэг асуугаарай. Сэтгэл гэдэг чи яг юу юм бэ? Сэтгэл чинь яг хаана агаад байгаа юм бэ? Юу айгаад байгаа юм бэ? гэдэг чинь штэ. Одоо асууя, тийм ээ. За тэгэнгүүт намайг нөгөө 2021 онд нөгөө сургууль дээр сэтгэл зүйчээр ажилдаг байж хахад нэг 5 дахь ангийнхаа нэг үүдэнд маань ирчихсэн байхгүй зөвлөгөөний өрөөний үүдэнд.
Тэгээ тэр охин юу гэж хэлж ирсэн бэ гэхээр 5 дугаар анги жижигхэн нэг юм хоёр ленттэй нэг хөрхөө хөвгт байгаа байхгүй юу. Тэгсэн чинь тэр охин болохоор би ангийнхаа хөвгтөө муудал за тэгээ багш минь намайг сэтгэл зүйч дээр оч гисэн миний сэтгэл сэмрээд байна гэж тэгж байгаа байхгүй юу. Тэгээ өөрөөр хэлбэл нөгөө бид нар хаана байгааг нь юу байгааг нь тодорхойлж чадахгүй ч гэсэндээ бид нар бүгдээрээ энийг мэдэрч яадаг энэний учрыг олохын төлөө үргэлж асуулттай ингээд нөгөө явж яадаг. За тэгэхээр нөгөө сэтгэл зүйч чинь сэтгэлтэй нь ажиллаад байна гэдэг нь юутай нь ажиллаад байгаа юм бэ гэхээр танин мэдхүү зан үйлийн сэтгэл зүйн үүднээс одоо ингээ авч үзэх юм бол хүний сэтгэлийг 3 хэсгээс бүрднэ гэж ингээ үзэж байгаа. За хамгийн нэгдүгээрт нь болохоор бодол, хоёрдугаарт нь болохоор сэтгэл хөдлөл ба мэдрэмж, гуравдугаарт нь болохоор үйлдэл гэж байгаа. За тэгэхээр нөгөө бидний ингээд нөгөө дийлэнх нь гадаа болж байгаа нэг үйл явдал бидний сэтгэлд нөлөөлөд байна гэж боддог. Дийлэнхтэй. Тэр надад тийм болохгүй гэлээ, тэр надад тэгж хандаа, тийм үйлдэл хийгээ, тэгээд би гомдсон байхгүй юу, миний уур хүрсэн байхгүй юу гэж одоо гадаад үйл явдал, нөхцөл байдал бидний сэтгэлийг тодорхойлоод байна гэж боддог. Гэхдээ яг үнэндээ одоо нөгөө бие дээр маань мэдрэгдээд байгаа тэр нөгөө тав тухгүй мэдрэмжүүд маань юунаас үүсээд байдаг вэ гэхээр бидний бодлоос үүссэн байдаг. Бодлоос. Тэгэхээр нөгөө энэ бодол маань нөгөө яг го бодлын талаар ингээд нөгөө бүр дэлгэрэнгүй би бичлэг оруулна гэд ингээд бодож юм л да. Гэхдээ яг ингээд бодлыг аваад үзэх юм бол энэ бол хүний тархины мэдрэлийн эсийн хоорондох юм нөгөө нейроны холбоос гэдэг. Мэдрэлийн эсийн холбоос. Тэгэхээр нөгөө мэдрэлийн эсийн холбоос маань ямар байгаад идэм бэ гэхээр хүн одоо ойролцоогоор юм одоо зарим эрдэмтэд бол 100 тэрбум мэдрэлийн эстэйг зарим нь 1 тэрбум мэдрэлийн эстэй энэ ч нэг тоолох боломжгүй. Гэхдээ энэ чинь нэг магадлалаар ингээд за хүний тарих бол нэг тэдэн эстэй юм байна гэдэг нэг магадлалаар гаргачихж байгаа шүү дээ. Тэгэнгүүт нөгөө хүн 100 тэрбум одоо мэдрэлийн эстэй гэж ингээд нөгөө бодоход тэрнийхээ ер нь бол 1-3% л ашигладаг гэж үздэг. 1-3%. Өөрөөр хэлэх юм бол 1-3% нь ашигласан бодлоор бид нар амьдралаа тодорхойлдог байна шүү дээ. 1-3%-ийг нь л ашигласан бодлоор. Тэгэхээр одоо гадаад одоо нөхцөл байдал, үйл явдал бидний сэтгэлд нөлөөлөд байна гэхээс илүүтэйгээр одоо танин мэдгүй зан үйлийн сэтгэл засалт юу гэж үзээд байна вэ гэхээр үйл явдал бол ингээд нөгөө болдгоороо болж байгаа. Тэр үйл явдлыг тухайн хүний бодол нь юу гэж тайлбарлаад байгаа юм бэ? Бодол нь тэр үйл явдалд ямар утга учир өгж байгаа юм бэ гэдгээр тухайн хүний сэтгэл зүйд одоо сэтгэл хөдлөлт нь мэдрэмжинд нь нөлөөлдөг гэж үзээд байгаа. За яг одоо энэ нөгөө бодол, сэтгэл хөдлөл, үйлдэл гэсэн одоо энэ бүтцийг ингээд нөгөө тайлбарлах үүднээс одоо ингээд нэг жишээ авъя. Өөрөөр хэлэх юм бол одоо саяны тойргийг тайлбарлах юм бол гадаад орчинд нэг үйл явдал болдог байх нь. Тэр үйл явдлыг тухайн хүн өөрийнхөө өнгөрсөн туршлага дээрээ тархиных нь мэдрэлийн эсүүд нь яаж холбогдож сурсан, тэр холбогдож сурсан бодлороо тэр одоо гадаа болж байгаа үйл явдалд утга учир өгдөг бодлоор тэр үйл явдлыг тайлбарладаг байх нь. Тэгээ тэр бодлоор тайлбарсан үйл явдал нь энэ бодол чинь муу нөхцөл байдал шүү, сайн нөхцөл байдал гэдгээс хамаарат сэтгэл хөдлөл төрдөг. Өөрөөр хэлэх юм бол баяртай, ууртай, гунигтай, айц түгшүүртэй сэтгэл хөдлөл мэдрэнэ. Энэ сэтгэл хөдлөлийг мэдрээд одоо хийж байгаа тэр сэтгэл хөдлөлийг тайвшруулахын, тэр сэтгэл хөдлөлийн үүрэг гүйцэтгэж байгаа одоо функцийг нь биелүүлэхийн тулд бид ямар нэгэн саармагжуулах, тайвшруулах одоо ийм үйлдэлүүдийг ингээд хийж идэг. Тэгээ нөгөө үйлдэл маань болохоор бидний амьдралыг тодорхойлдог, бидний амьдралын чанарыг тодорхойлдог. Дээр нь одоо сувдаа гэж хий юм бэ гэдэг зан төлөвийг тодорхойлдог ийм давтагдмал зүйл одоо төлөвшсөн зүйл болцсон байдаг. Нөгөө үйлдэл маань. За тэгэхээр энэчнээс нөгөө бодол чинь ингээд бүхний эхлэл агаад байгаамаа гэдгийг нэг юм жишээгээр та бүхэн ингээд тайлбарлая. За би ингээд явж исэн чинь тэнд нэг танил маань байна. За тэгсэн чинь тэр танил маань надтай мэдлэхгүй өнгөрчлөө гэж бодъё. Мэдлэхгүй. За тэгэхээр надад одоо ийм би зүгээр та бүхэнд ойр байлгах үүднээс нэг юм 3 бодлын жишээг ингээд нөгөө танилцуулъя. За хамгийн эхний бодол нь болохоор энэ мөст ямар хамраас өгсөн амт юм бэ? Хизээ ийм байсан. Одоо надтай мэдлэхгүй зөрчдөг энэ одоо хизээ ийм байсан гэдээ одоо бодчихъя гэж бодъё. Тэгээ өөрөөр хэлэх юм бол тэр хүн надтай мэдлэхгүй байгаа, намайг хүн гэж тоохгүй, намайг хүндлэхгүй байна гэдэг утгатай бодол бай гэсэн үг. За хэрвээ ийм бодлоор надтай мэдлэхгүй байгаа нөхцөл байдлыг би тайлбарлаж ийм утга учир тэр үйл явдалд өгөх юм бол
Миний сэтгэл хөдлөл ямар байхаа гэхээр уурын сэтгэл хөдлөл. За уурын сэтгэл хөдлөл бол бөөрийн дэд булчирхаас илэрдэг кортизол гэдэг даавар байгаа. Тэгээ энэ даавар маань биед ямар сэтгэл хөдлөл гэдэг бол даавар. Харин тэр сэтгэл хөдлөлийн биед төрүүлээд байгаа энэ хариу үйлчлэлийг юу гэж нэрлэдэг байгаа вэ гэхээр мэдрэмж гэж нэрлэдэг байгаа. Feeling гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгэнгүүт уурын сэтгэл хөдлөл бол цусны даралтыг ихсгэн дөрвөн мөч рүү цусыг явуулна те цусны ерөнхий даралтыг ингээд нөгөө нэмэгдүүлдэг учраас хөл гар чангарах те ингээд нүүр ам эмчийтлээ улаах ийм мэдрэмжүүдийг ингээд мэдэрдэг. Тэгэхээр нөгөө хөл гар чангараад одоо ийм нөгөө үйлдэл хийхэд бэлэн болчихж байгаа учраас бид нар ингээд уур зохиод амарч юм шиг юм эвдэрч юм шиг санагдаад байгаа шүү дээ. Яг энэ нөгөө уурын мэдрэмжийг уурын сэтгэл хөдлөлийн бие төрүүлээд байгаа мэдрэмжийг идэвхгүй болгохын тулд тайвшруулахын тулд бид нар үйлдэл хийгээд байгаа нь тэр хүн уурлахаараа ингэдэгэ гэдэг тодорхойлж байгаа зан төлөв болчиход байгаа байхгүй бид нар тэгээд хийгээд даатцсан гэсэн үг. За эхний бодол нь бол ууралж байгаа. Одоо тэгээ өөрөөр хэлбэл тэр хүн намайг хүндлэхгүй байна гэдэг бодол утга учир байна гэж бодъё. Хоёр дахь бодол нь болохоор одоо яана энэ хүүгээсээ мэдлсэн бол би өстой юу ч гэж хариулж чадахгүй байх байсан. Мэдлээгүй ч болсон гэсэн одоо ийм төгссөн одоо тэгээ би юу хийхээ мэдэхгүй штэ гэсэн ийм нөгөө бодол байлаа гэж бодъё. За тэгэх юм бол миний сэтгэл хөдлөл ямар байхаа гэхээр төгссөн, сандарсан, санаа зовсон ийм одоо сэтгэл хөдлөлтэй. За яг энэ нөгөө сэтгэл хөдлөлийн айдсын сэтгэл хөдлөлийн даавар буюу эндорфин маань бидний биед үзүүлдэг нөлөөний дагуу ийм мэдээгүйжүүлэх ийм байдалтай юу хийгээд байгаагаа мэдэхгүй ийм нөгөө удирдлаггүй үйлдэлүүдийг ингээд хийдэг байгаа. За тэгэнгүүт гурав дахь нь болохоор одоо өстой намайг ийм сул дорой ийм яа болохоор хүмүүс ингээд тоож мэдлэгчгүй байгаа байхгүй юу? Би л одоо муу учраас хүмүүс намайг тоохгүй байгаад байна гэдэг бодол удъя гэж бодъё. Тэгэх юм бол бидний сэтгэл хөдлөл ямар байхаа гэхээр өөрийгөө голсон, өөртөө итгэлгүй, цөхөрсөн ийм сэтгэл хөдлөл мэдэрнэ. Ийм сэтгэл хөдлөл мэдрэхээр бидний үйлдэл ямар байхаа гэхээр булан суугаад өөрийгөө тусгаарлаад одоо ингээд байж ах нь шүү дээ, тийм ээ? Тэгэхээр одоо яг нэг үйл явдал болж байгаа боловч бидний ялгаатай бодлууд бидний сэтгэл хөдлөл бидний үйл байдлыг ялгаатайгаар одоо үйлдэхэд бүрэгжээдэг. Тэгэхээр энэчнээс бидэнд юу одоо их чухал байгаад байна гэхээр бодлынхаа талаар бодох нь маш чухал байгаа. Бидний бодол маань үнэн үү, баримт уу, эсвэл зүгээр л миний өнгөрсөн туршлага дээр үндэслэж гадаад ертөнцийг тайлбарлаж байгаа тайлбар гэдгийг бид нэр өөрсдөөсөө үргэлж асууж ингэж эргэцүүлж явах хэрэгтэй. Тэгээ яг энэ нөхцөл байдалтай саяны миний энэ гурван бодлын гурвал нь аль нь ч биш. Зүгээр л тэр хүн харааны шилэг зүгээгүй ч юм уу. Эсвэл зүгээр л тэр хүн одоо нэг юм хийх гэж амар яарсан юу надтай мантай ингэж нөгөө явж иж болно шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр нөгөө бид нар энэчнээс сэтгэлээ хамгаалж үлднэ, сэтгэлээ тогтвортой байлгана гэдэг нь юунаас эхлээд байгаа юм бэ гэхээр миний гадаад ертөнцийг тайлбарлаж байгаа бодол маань өөрөө бодит баримт уу, эсвэл зүгээр л өнгөрсөн туршлага дээр үндэслэн ертөнцийг тайлбарлаж байгаа дадал маань уу гэдгийг бид нэр үргэлж өөрөөсөө асуух нь сэтгэл зүйн эрүүл мэндийн одоо айгүй чухал, сэтгэлийг тань тогтвортой байлгахыг чухал одоо нөхцөлдүүлэг байдаг байгаа. За тэгэхээр сэтгэл гэдэг маань одоо сэтгэл зүйч маань юутай ажиллаад байгаа юм гэдэг бол ингээд та бүхэн жоохон тодорхой болж байгаа чинь өөрөөлөх юм бол тухайн хүний бодол нь өөрөө бодиттой байна уу, бодолтой эргэлзэх чадвар байна уу, бодлоо бодиттой болгох ур чадвар байна уу? Энийг дагаа сэтгэл хөдлөл мэдрэмжээ өөрөө удирдах чадж гин үү, зохицуулж чадж гин үү? Энэ сэтгэл хөдлөлд одоо тулгуурлаад эрчимжиж байгаа үйлдэлийг энэ хүн удирдах, зөв чиглүүлж залж чадж гин үү? Энэ нь өөрөө амьдралын чанарыг нь болоод тухайн хүний бие сэтгэлийн эрүүл мэндэд нөлөөлөх үс байна уу, үгүй юу гэдгийг жинлэж үзэж өөрчлөх одоо бодитжуулах ажил хийж байгаа нь бол өөрөө сэтгэл зүйчийн сэтгэлдээ ажиллаж байгаа ажил байгаамаа. За гэхдээ нөгөө мэдээж энэ чинь шууд одоо сэтгэл зүйч хүн чинь нөгөө заадаг тий хүний амьдралыг шийддэг ажил бол ерөөсөө биш. Энэ нөгөө бодлыг ямар байна вэ гэдгийг өөрт нь ингээ харуулдаг, толны үүрэг гүйцэтгэдэг ажлыг бол сэтгэл зүйч хийдэг. Тэгэхээр нөгөө энэ хүнд өөрийг нь өөрт нь харуулах юм сэтгэл зүйн зөвлөгөөний маш олон техникүүд байдаг. Хамгийн гол нь тэр техникүүдийг сэтгэл зүйч маань өөрөө хэр одоо юм туршлагатай ашиглаж даадсан тий одоо хэр зөвөр одоо энэ үний сэтгцэн тохируулж ашиглаж чаддаг вэ гэдэг нь сэтгэл зүйчийн ингээд нөгөө уур чадвар байгаад байгаа. Тэгэхээр нөгөө сэтгэл гэдэг чинь өөрөө хэмжигдэхүйц задарч болохгүй ийм бүтэцтэй тэгээд өөрчлөгдөж болдог ийм одоо эргэтэн гэх юм ч одоо хаашийн одоо ийм зүйл плюс ингэж нөгөө бүрддэг гэсэн юм нөгөө хугтхуунтай
байгаа юм аа. За тэгэхээр энэ удаагийн бичлэг маань хүртэл үзсэнд баярлалаа. Хэрвээ та бүхэнд өөр сэтгэлтэй холбоотой ер нь энэ гэж эн чинь ер нь яг юу вэ? Энийг ер нь яг юу гэж ойлгох ингээд мэдмээр байгаа сэдв байх юм бол комент ичдэг ч юм уу, над руу ингээд нөгөө холбогддог ч юм уу байж болно. Тэгээд хэрвээ энэ одоо мэдээлэл танд хэрэгтэй санагдах юм бол бусад хүмүүс түгээж пэйжид маань subscribe дарж одоо илүү олон хүнд хүрэхэд туслаарай гэж хүсмээр байна. За дараагийн бичлэгээр уулзъя. Баяр таа.